англи хэлний асиндан сургалт. Сайн байцгаана уу үзэгчдээ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Анхны шатны орчуулгын 10 дугаар хичээл эхэлж байна. Бид өмнөх хичээлээрээ бусдад зөвлөгөө өгөхөд хэрэглэгдэх баймж өгс, эдгээрийн хэлбэр, үүрэг, ялгаа, мөн зөвлөгөө өгөхөд мөн хэрэгжилж болдог хэл зөксийг үзсэн мэлээ. Харин энэ удаагийн хичээлээрээ past simple буюу энгийн өнгөрсөн цагийн хэлбэр хэрэглэлээр судалж нэгэн үлгэрийг монголоос англи хэл рүү хамтдаа орчуулах болно. Та бүхэн хичээлдээ идэвхтэй оролцоорой. Хамтдаа энгийн өнгөрсөн цагаа сурахаас өмнө эхлээд үйл үгийн тухай үздэцгээе. За үйл үг маань regular, irregular буюу дөрмийн ба дөрмийн бусаар хоёрдог үгс гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Тэгвэл хамтдаа дараах дөрвөн үйл үгийг хараад өнгөрсөн цаг дээр хоёрсон байгаа үгс маань дөрмийн үү эсвэл дөрмийн бус уу гэдгийг ангилцгаая. За багш нөгөө уншчихъя. Эхний үг changed, changed. За took, danced, drank гэсэн дөрөв байна тийм ээ. За change гэдэг маань өөрчлөгдөх гэсэн утгатай. Тэгвэл changed өөрчилсөн. За took гэдэг маань анхны үг нь take тийм ээ. Авах гэсэн үг байна. Took авсан гэсэн өнгөрсөн цагийн хэлбэр дээр байна. Dance. За dance бол бүжиглэх тийм ээ. Danced бүжиглсэн гэдэг утгаар илэрхийлж байна. Харин drink гэдэг бол уух гэсэн үг тийм ээ. Өнгөрсөн цаг дээр drank болж хувирсан байна. За тэгвэл эдгээр дөрвөн үглэг маань дөрмийн үг үү, дөрмийн бус уу гэдгийг анхааралтай ажиглаарай. За эндээс харах юм бол зарим үйл үгс нь ed залгуур авч үзсэн бол take, drink гэсэн хоёр үглэг маань ed залгуур аваагүй буюу хэлбэрээ өөрчлөн хувирсан байна шүү дээ. Тэгвэл бид дөрмийн үйл үгс өнгөрсөн цаг дээр ed залгуур авдаг, харин дөрмийн бус үйл үгс хэлбэрээ өөрчлөн хувирдаг юм байна гэсэн дүгнэлтийг гаргаж ирж болох нь. Тийм ээ. За одоо хамтдаа дөрмийн үйл үгсийн жишээг хэлснээс харцгаая. Дөрмийн үг маань ed авч хувирч байна тийм ээ. Тэгвэл ямар үг байж болох вэ? За жишээлбэл laugh. Инех гэсэн үг тийм ээ. Өнгөрсөн цаг дээр laughed. Инээсэн. Smiled. Инээмсэглэх. Played. Тоглосон. Тийм ээ. Watched. Үзсэн. Danced. Бүжиглсэн. Wanted. Хүссэн тийм ээ. Багшаагаа дагаа цог хэлээ яваарай. Lived. Амьдрсан, амьдрдаг байсан. Climbed буюу авирсан тийм ээ. Сүүлийн be silent буюу бид нар бие үсийг уншихгүй байна. Climbed. Дарыг jumped. Үсэрсэн. Shouted. Хашгирсан. Тийм ээ. Chopped. Тайрсан. Crashed. Хэмгэрсэн, эвдэрсэн гэсэн үг юм тийм ээ. Та дөрмийн үйл үгийн ed авч хувирдаг дөрмийг сурцгаая. За ихэнх тохиолдолд тухайн үйл үгний ардлаас шууд ed залгыг залгадаг тийм ээ. За жишээ нь work ажиллах, ажилласан гэж хэлэх юм бол worked буюу шууд ed залгыг залгана. За мөн гүйвэлэгчийн дараа y орсон төгсгөлтэй байх юм бол y нь I болоод ed залгуур авах буюу I ed гэсэн төгсгөлтэй болдог. Жишээ нь cry уйлах гэсэн үг тийм ээ. Y гүйвэлэгчийн урдад r их гүйвэлэгч байгаа. За тэгвэл cried гэж хэлэх буюу I ed төгсгөлтэй болж байна. За мөн e-гээр төгссөн үйлэг байх юм бол бид шууд d гүйвэлэгчийг залгаж өгдөг байгаа. Жишээ нь live амьдрах гэсэн үг маань e-гээр төгсөн тийм ээ. Тэгвэл амьдардаг байсан гэж ярихад би дахиад e залгах шаардлагагүй шууд d гүйвэлэгчийг залгах буюу lived болж хувирч байна. За мөн гүйвэлэгч шиг гүйвэлэгч гэсэн төгсгөлтэй үргэлжтэй үеийн араас хамгийн сүүлийн гүйвэлэгч нь хоёр давхардах буюу ed залгуурыг авахд хамгийн сүүлийн гүйвэлэгч хоёр давхарцсан хэлбэртэй байна. За жишээ нь stop гэсэн үг байна тийм ээ. Stop энэ үг маань гүйвэлэгч шиг гүйвэлэгч гэж төгссөн ганц үедээ богинохон өрөлттэй үг байна. Тэгвэл бид ed залгуурыг
авахд хамгийн сүүлийн P үсэг маань хоёр давхурдаж жиргэлэгдэж байна тийм ээ. Stopped болж байна гэсэн. За тэгвэл ED залганагийн дөрвөн төрлийн дүрэн байдаг байна. Одоо тэгвэл хамтдаа харин дөрмийн бус үйл үгсийн жишээг харцгаая. Дөрмийн бус үйл үгс маань ED авч хуурдаггүй байгаа шүү дээ тийм ээ. За жишээлх юм бол hold гэсэн үг байна. Hold. За энэ үг маань барих, тэврэх гэсэн үг байгаа тийм ээ. Тэгвэл өнгөрсөн цаг дээр held болж байдаг. Hold, held. Hold, held. Барих, барьсан. Go, went. Go, went. Явах, явсан. Тийм ээ. Have, had. Have, had. Байдаг, байсан. Тийм ээ. Байсан, байдаг, байсан гэж ярих юм бол had болж ирж байна. Eat, ate. Eat, ate. Идэх, идсэн. Swim, swam. Swim, swam. Сэлэх, сэлсэн. Тийм ээ. Sing, sang. Sing, sang. Дуулах, дуулсан. Say, said. Say, said. Хэлэх, хэлсэн. Be, was, were. Be, was, were. За байх гэсэн үг маань өнгөрсөн цаг дээр was, were гэсэн хоёр хэлбэртэй алдаг тийм ээ. Байсан ганц тооны эзэн дээр бид was гэж ашиглаад олон тоон дээр were гэсэн хэлбэртэй явдаг. Дараагийн үгийг харцгаая. Take. Take, took. Take, took. Авах, авсан. See, saw. See, saw. Харах, харсан. Throw, threw. Throw, threw. Шидэх, шидсэн. Hear, heard. Hear, heard. Сонсох, сонссон. Run, ran. Run, ran. Гүйх, гүйсэн. Begin, began. Begin, began. Эхлэх, эхэлсэн. Wake up, woke up. Wake up, woke up. Сэрэх, сэрсэн гэсэн үг юм ээ. Come, came. Come, came. Ирэх, ирсэн. Fall, fell. Fall, fell. Унах, унсан. Fly, flew. Fly, flew. Нисэх, ниссэн. Тийм ээ. Sleep, slept. Sleep, slept. Унтах, унтсан. Buy, bought. Buy, bought. Буюу худалдаж авдаг, худалдаж авсан гэдэг өнгөрсөн цагийн утгаар хэлж байна тийм ээ. За тэгэхээр энгийн өнгөрсөн цаг дээр дөрмийн үйл үгс нь ED залгуур авах хуурч харин дөрмийн бус үгс маань хэлбэрээ өөрчлөн хуурч байна. Тэгэхээр бид дөрмийн бус үгийн өнгөрсөн цагийн хэлбэрийг зээжлэх шаардлагатай байх нь яг ингэж хуурж байгаа гэсэн тодорхой дүрм бол байхгүй тийм ээ. Яаж хуурдаг илээ гэдгийг хамтдаа цээжилнэ гэсэн үг. Одоо тэгвэл хамтдаа энгийн өнгөрсөн цагийн хэлбэрийг харцгаая. Past simple буюу энгийн өнгөрсөн цаг маань өнгөрсөнд болж өнгөрсөн тийм ээ үйл явдлуудыг илэрхийлдэг байгаа. Тэгвэл хамтдаа ямар хэлбэртэй байх вэ гэдгийг харцгаая. За эхлээд subject буюу үйлийг үйлдэгч эзэн байна тийм ээ. За үлийн эзний ард талаас үйл үг орж ирж байгаа. За хэрвээ үйл үг маань regular буюу дөрмийн үг байх юм бол бид үйл үгийн хараас ed залгаар авсан хэлбэртэй ойрох буюу subject, verb ed and also object, place, time гэх мэт тийм ээ үйлдвэрийн бусад гишүүд байрлаж байгаа. За жишээлбэл I worked in the garden yesterday. I worked in the garden yesterday. Би өчигдөр цэцэрлэгт ажилласан. Тэгвэл work гэсэн үг дөрмийн учраас worked гэж ed авч хувирсан байна тийм ээ. Хоёрдугаар жишээг харцгаая. She danced at the party last night. She danced at the party last night. За тэр өнгөрсөн шөнө үйлчлэг дээр бүжгэлсэн. Dance гэсэн үг маань дөрмийн үг байна. Danced болж хувирсан байна тийм ээ. Гуравдугаар жишээг харцгаая. He carried the heavy box. He carried the heavy box. За тэр маш хүнд хайрцгийг өргөсөн тийм ээ. Carry гэдэг wire төгсөн маань IED төгсөлтэй болсон байна. За тэгвэл дөрмийн бус үйлэг байвал тийм ээ. Past simple цаг дээр хэрхэн хорих вэ? Тэгвэл мөн адил үйлийг үйлдэгч үлийн эзэн байна. Харин арт талд нь regular буюу дөрмийн бус үгс маань өнгөрсөн цагийн хэлбэр дээрээ хувирах ёстой тийм ээ. За жишээ they bought new shoes. They bought new shoes. За тэгэд шинэ гутал худалдаж авсан. Buy гэсэн үг маань bought болж хувирж байгаа тийм ээ. Buys гэж ed бол авдгүй. Яагаад гэвэл энэ үг маань дөрмийн бус учраас дөрмийн бус үгийн өнгөрсөн цагийн хэлбэр дээрээ хувирч орж ирж байна. За тэгэхээр энэ цаг дээр үлийн эзэн ганц тоо эсвэл олон тоо байхаас үл хамааран үйл үг бүх эзэн дээр нэг ижил хэлбэртэй байна. Харин бид үйл үгээр дөрмийн нөө эсвэл дөрмийн бус үг гэдгийг л бодох хэрэгтэй юм тийм ээ. Тэгэхээр үйл үгээ хэрхэн хувирах вэ гэдгийг бодох хэрэгтэй болно гэсэн. Тэгвэл одоо хамтдаа өгүүлсгэл хэлбэр хэрхэн үүсхийг харцгаая.
Би тухайн үеийг шууд өгүүлсгээл тийм ээ. За жишээ нь би өчигдөр сургууль руугаа явсан гэсэн өгүүлбэрийг I went to school yesterday. Энэ өгүүлбэрийг I went not to school yesterday гэж шууд өгүүлбэрээр үүсгэж болохгүй тийм ээ. Харин үүний оронд бид туслах үгийг ашиглан өгүүлбэрээ үүсгэж мөн туслах үгээрээ асуудаг шүү дээ. За жишээлбэл past simple цагийн туслах үг маань did гэсэн үг байгаа. Тэгвэл бид өгүүлбэрээ үүсгэхдээ did гэсэн үгийг ашигладаг. Жишээ нь I didn't play tennis last weekend. I didn't play tennis last weekend. Би өнгөрсөн амралтын өдрүүдэд теннис тоглоогүй. Тийм ээ, didn't play гэж хэлсэн байна. Хоёрдугаар жишээг харцгаая. He didn't clean the windows. He didn't clean the windows. За тэр цонхнуудаа угааж цэвэрлээгүй гэсэн үг байна тийм ээ. Гуравдугаар жишээг харъя. We didn't go to the dentist. We didn't go to the dentist. За бид шүдний имлэг ороогүй, шүдний имлэг рүү яваагүй тийм ээ. За тэгэхээр өгүүлбэрт do, does, did гэх мэт тийм ээ. Туслах үг орсон бол үйлэг анхны хэлбэртэй хэрэглэгдэх шүү дээ. Тэгэхээр бид мөн адил тийм ээ. Асуулт нь туслах үгээрээ асуух ба үйл үг нь нэг л агуулад хувраагүй анхны хэлбэр дээрээ байна. За асуулт асууя тийм ээ. Тэгвэл асуултын хэлбэр маань did гэсэн асуух үгийг бид хэрэглэх ёстой. За did асуух үгний ардлаас үлийг үйлдэгч эзэн буюу subject. За харин үйл үг маань мөн base form буюу анхны хэлбэртэй орж ирж байгаа. Яагаад тэгэхээр did гэсэн асуух үг маань өөрөө өнгөрсөн утгыг илэрхийлж байгаа. Хэлбэртэй учраас үйл үг маань анхны хэлбэртэй орж ирнэ тийм ээ. За жишээ нь Did you find your umbrella? Did you find your umbrella? За та шүхрээ олсон уу гэж асууж байна тийм ээ. Олсон гэж хариулах юм бол yes I did. Олоогүй штэ гэж үүсгэл хариулт өгөх бол no I didn't гэж хариулж байна. Тэгэхээр үйлдэл found гэж хувраагаа байгааг анзаараарай тийм ээ. Ягаад гэвэл did гэсэн туслах үг өөрөө өнгөрсөн цаг дээр хоёрж байгаа учраас бид өгүүлбэр did орсон бол үйлдэлгээ дандаа анхны хэлбэртэй хэрэглэнэ гэдгийг анзаараарай. Таны амжилтын жигүүр болсон 20 жил. Jet School of English. Jet англи хэлний сургууль дөрмөц суурилсан 100% англи хэлээр ярих, унших, бичих, сонсох чадваруудыг хөгжүүлэх шинжлэгдсэн хөтөлбөрөөр ерөнхий болон академик англи хэлний сургалтуудаа эсрэг тавьж эхэллээ. Jet School of English. Үзэгчтэй анхаал шатны орчуулгын 10 дугаар хичээл үргэлжлэн үзэгч та бүхэнд хүрч байна. Бид өнөөдрийнхөө хичээлээр энгийн өнгөрсөн цагийн хэлбэрийг үзэж байгаа байлаа. Бид уг цагийн асуултын болон баталсан үүсэл хэлбэрийг хамтдаа сурлаа. Харин одоо нэгэн үлгэрийг монголоос англи хэлнээ хамтдаа орчуулцгаая. За үлгэрийн маань нэр Jack and Beanstalk буюу Jack болон шашны мод гэдэг үлгэр байна тийм ээ. Хамтдаа үлгэрээ монголоор уншаад монголоос англи хэл рүү орчуулга хийнэ. За багш нь уншчихъя. Эрт урдын цагт Jack нэртэй нэгэн хүү байжээ. Тэр ээжтэйгээ зуг амьдардаг байсан юмсанжээ. Тэд маш ядуу байж гэн. Тэдэнд байсан бүх зүйл нь ганц үнэ л байлаа. За тэгвэл хамтдаа энэ хэсгийг орчуулцгаая тийм ээ. Once upon a time there was a boy called Jack. Once upon a time, there was a boy called Jack. He lived with his mother. He lived with his mother. They were very poor. They were very poor. All they had was a cow. All they had was a cow. Нэгэн өглөө ээж нь түүнд үнээгээ аваад тийм ээ аваачаад зах дээр зараад ир гэж гинэ. Зах руу явах замдаа Жак нэгэн нэртэй таарчээ. Тэгээд тэр хүн үнийг нь аваад оронд нь шидэд шаш өгч гин. За хамтдаа нэсийг орчуулцгаая. Нэгэн өглөө one morning, Jack's mother told Jack to take the calf to the market and sell her. One morning, Jack's mother told Jack to take the cow to the market and sell her. On the way, Jack met a man. On the way, Jack met a man. He gave Jack some magic beans for the cow. He gave Jack some magic beans for the cow. Jack шашаа аваад гэртээ харж гин. Ээж нь шашийг хараад маш их уралжээ. Тэгээд өнөө шашийг цонхоор гаргаад хайчгаж гин.
Jack took the beans and went back home. Jack took the beans and went back home. When Jack's mother saw the beans, she was very angry. When Jack's mother saw the beans, she was very angry. She threw the beans out of the window. She threw the beans out of the window. Маргааш өглөө Jack цонхоороо хартал нэг аврах том шошны мод ургасан байлаа. Тэгээд тэр гэрээсээ гараад мод руу авирч эхэлжээ. За нэгс их хамтаа орчуулцгаая. The next morning, Jack looked out of the window. The next morning, Jack looked out of the window. There was a giant beanstalk. There was a giant beanstalk. He went outside and started to climb the beanstalk. He went outside and started to climb the beanstalk. Jack үүлэн дундуур авирсаар тэнгэрт гараад иржээ. Тэгтэл тэр маш үсгэлэнтэй нэгэн цайзыг олж хараад дотор нь орж гин. Jack fee fi for fun гэсэн дуу хоолой сонсож гин. Тэгээд аягны шүгээрээ гүгээд орчиж гинэ. Удалгүй маш том авраг бит өрөөнд орж ирээд суулаа. За орчуулцгаая. He climbed up to the sky through the clouds. He climbed up to the sky through the clouds. Jack saw a beautiful castle. Jack saw a beautiful castle. He went inside. He went inside. Jack heard a voice. Jack heard a voice. Fee, fi, for, fum. Jack ran into the cupboard. Jack ran into the cupboard. An animals giant came into the room and sat down. An animals giant came into the room and sat down. Түүний араас хөөсөөр доош бууж гин. Jack ээжээ туслаарай хэмээн ашиглаа. Ээжийн сүх байран гарч ирээд шошны модыг завчин унгав. Авраг биет газар унаж бицарч өгчээ. Хинч түүнээс хойш авраг биетийг ахин хараагүй гин. Алтан өндөг гаргадаг дахиад шидэж чадахтай болсон Jack ээжтэйгээ хамт үүр дамар сайхандаа жаргажээ. За хамтдаа үлгэрийнхаа төгсгөлийг англи хэл рүү орчуулъя. The giant came down after him. The giant came down after him. Jack shouted, "Mother, help!" Jack shouted, "Mother, help!" Jack's mother took an axe and chopped down the beanstalk. Jack's mother took an axe and chopped down the beanstalk. The giant fell and crashed into the ground. The giant fell and crashed into the ground. Nobody ever saw him again. Nobody ever saw him again. With their golden eggs and the magic harp, Jack and his mother lived happily ever after. With their golden eggs and the magic harp, Jack and his mother lived happily ever after. Үзэгчдээ анхан шатны орчуулгын 10 дугаар хичээл үгээр өндөрлөж байна. Бид энэ удаагийнхаа хичээлээрээ дөрмийн болон дөрмийн бус үгийн өнгөрсөн цагийн хэлбэр, за мөн past simple цаг буюу энгийн өнгөрсөн цаг хэлбэр хэрэглээ зэрэг сурч холбогдох үлгэрийг монголоос англи хэл рүү орчууллаа. Өнөөдрийн хичээлдээ цуг байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай үзэгчдээ. It's the end of the lesson. Thank you for paying attention. See you next lesson. Bye.